Өшөө. Аава. Яасан бэ хөө? Өшөө. Аава. Байна уу? Жигээ сан бах. За ойлголаа хаа. Бодохгүй өчнөө. За. Хоёр хэрвээ аавна гэх юм бол тавилгын шууд үнэг өгч. Бүгдийн үү? Бүгдийн. Дайжуур юм шүүнч. Бид хоёр ер нь хоёр байр үзэх хэрэгтэй байгаа. Тэгээд эргээд залгая. Явахгүй арай. За. Сайн байна. Сайн байна. За. Цаана ийм хөл байна. Цохнууд байна. Тон хүндээ. Найдвар нь болох юм. Цаана зүйл байна. Найдвар нь. Ингээд явчих даа. Ийм хөл байна. Энэ өвөлтэй альцрэг дулаан байдгийг. Ер нь өвөлдөө бол их дулаахан. За, наран талдаа цонгохдоо дулаахан байх байр юм бэ. Ариун цэвэр өрөөнд тэндээ. За ли. Энэ дэшин сайд. Ингээ хийсэн сайн үү те? Тэ, сайн.
Би Ёсопыг арайч тийм хүн гэж бодоогүй. Ер нь ч тэгээд хүний гаднаас нь хараад дүнж болдоггүй юм байна. Ярик. Хичээгээ уучлаарай. Чи намайг аз жаргалтай амьдардаг гэж боддгоо. Гаднаас нь харахад нэг л баян чинэлэг сайн байранд амьдарч сайхан машин унаал халгиж цалгисан юмтай. Яг үнэн хэрэг дээрээ бөөн зовлонтой амьдардаг штеп. Би олоогоос өнгөрсөн. Тийм болохоор наад шиг хүнд мөнгө гэдэг хамгийн чухал. Пакт хоёр удахгүй гэдгийг хийн мэдчихэж байгаа. Тийм болохоор би тэрнээс ахиухан шиг юм салахал бодож байна. Миний бүх боломжууд өнгөрч гисэн. Амьдралын уртд тулж өнгөрүүлсэн бүх юмээ хормын төдий байжтэй ганц хором үргэлжсэн Та бид нар ямар ч зовлонтой хүмүүс. цаг тойргийн уулзвар дээр цааш тэмүүлэх хитэлийг бас зошин хаалгыг чинээ. Ороо. Сайн байна уу энэ ч? Сайн байна. Би нэг юм асуугаадах юм. За. Манай өвгөн танай нэмлэгт сарын өмнө шинжилгээ гэж одоо та нар ер нь яачсан дүүрсэн хариуцдаг уусууд байд юм бэ аа? За миний өгшин 50 бэ. Би эднэртэй ярьж штэ. Яасан бэ ахаа? Юу болсон бэ? Юу яасан бэ гэж. Би танай энэ сар гарны өмнө шинжилгээ өгөхөд хизээ мөдгүй үхэнд өгсөн хүн байна гэж байсан мөртлөө одоо болохоор хар. Зөв зүгээр гэсэн хариу гаргасан байгаа юм да. Ингэж болж байгаа мó та нар? Очлоороо та юу яриад байна? Юу яриад байна гэж. Та нар ер нь хариуцдаг хүн гэж байд юм аа? Тэр зарлах хэллүүдээ дуудаад ир. Би өөрөө ярина. За миний өгн 50 бэ. Таашраа. Хаалт юу болсноо хэлж ийж бид нар тэрийг чинь шийдэж. Хөөхөө. Мөндөө. Энэ муу өгшин төгсөгт үхэх нь оронд юу ч хийсэн яг үгүй чи бодсон үү чи? Өгөн мөн 50 байгаа ч дээ. За юу? Би юу болоод байна? Ийм байж болох уу та нар? Би та энийг очироо олоод точ. Сайн уу арай? За яасан бэ? Намаа байраа зарцсан гээ уурлаад байгаа юм уу? Харин чамд хэлье гэж бодоод. Тэг яар л та. За бити уурлаа л та. Чамагч амьдрал аваа авчих чадaltaй залуу юм болов уу гэж бодсон чинь на байж байгаа царайгаа хардаа. Сэлэнгээ. Амьдрал юм бүхэн дандаа санснаар болно гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр нэг хаалга хаагдахад манайш нөгөөх нь нэгдэн гэж ярьдаг үстэй. Өрөөдөл чадахгүй. Байраа зарчгаад гудамж метрлээ явж иж юм хаалга яриад байгаа. Чи үнэхээр өрөвдөлтөй харагдаж байна за.
Цэслэнгээ. Хэдний өдөр та шинжилгээ өгсөн юм бэ? За байж өдөр чинь юулийн 10 сарын тий 11-нд юм байна. Тэр өдрийн шинжилгээ өгсөн хүмүүсийн бүртгэл бага. Эвчээ. Өвгөн маань одоо энэ шинжилгээний хариунаас болоод бүр том хэцүү байдалд ороод байгаа юм л та. Шаналаад одоо ингэж. Биднэрт одоо нэг үнэн зөв нэг хариултал авмаар байна бид нар. Тэгдэггүй яа. Тий. Би маш сайн ойлгож байна. Та ахиж шинжилгээ өгсөн үү? Өгсөн. Тий. Эмнэлэгт сая хэвтчихсэн эмнэлэгт хэвтэж байхдаа нэг өгсөн. Тий. Танаа эмнэлэгт ирээд дахиад нэг өгсөн. Тэгээд шинжилгээний хариу яаж гарсан? Гэхдээ яг л ижлэх юм. Эрүүл зүгээр Зүгээр л гэдэг. Та энэ хоёрын ярианаас яг юу сонссон юм? Гүй ингэсэн. Би нөө шинжилгээний хариуг авахд ирэхгүй юу? Технэ энэ хоёр ярьж байна. Гүй нэг малын нэртэй нэг өвчтний шинжилгээний хариу их тааруу гарчээ. Ер нь 6 сарын нас үлдсэн юм байхаа. За удлаа гэхэд 1 жил ер нь дэсэх юм уугүй юу гэж байхгүй юу? Тэгэхээр нь би малын нэртэй юу? Ч та надаас өөр бярууцсан гэд нэртэй хүн хор. Тэгэл өөрийгөө л гэж бодоод л ингээл тий. Одоо саналаа. Нэг тийм шинжилгээний өөрчлөлттэй хүн байсан. Зөвлөгчтэй хоорондоо ярилцчихсэн тэр талаар. За өвчтөнгийн маань нэр Ухна илүү дээ. Тийм. Ухна гэжсэн шиг санагдаж байна. Хэдний өдөр үлээ? 10 сарын 11-нд. За одоо эндээс эхэлж байна да. Энэ янда Ухна гэж хүн маань. Бяруу зэн байна уу? Ухна байна. Тийм байна. Мэр занаа таны гардаа. Энэ үү? Шидаш. Хүн чинь Ухна. Тэгээд тэр Ухна гэдэг хүний шинжилгээ болж таарч байна уу? Ухна. За. Гүр би ч тэгээд одоо өөрийгөө л гэж Бэрүү занаа та өөр хүний тухай ярьж байхад нь өөрийгөө гэж андуурсан юм байна. харин тэгжээ. Хиний мөнгө толгой Танаас та намтай юм байна да. Юмны учрыг жаахан тунгааж байж хэд ам өдөхгүй дээ. Үгүй тэгээд хөгшин минь. Үгүй чинь одоо тэгээд эндүрсэн юм байна шүү дээ. Өчиг чинь угаасаа анханасаа л ирүүл хүн байсан юм байна шүү дээ. Үгүй. Ирүүл гэдэг нь одоо батлагдчихлаа шүү дээ. Яа. За санаа амарлаа. Ашгүй дээ. Үгүй тэгээд эмчнэр минь уучлаарай. Манай хөгшин ч одоо нэг л актер өвчин тусчлаа гэл тэгэл одоо санаа зовоол ингээл бухимдаа л явсан хүн байхгүй юу? Би та нарыг сайн ойлгож байна. За явъя хөө. Явъя. За. Хөөс. Явъя хөө. Ийм ч юм болох гэж. Арина, туула. Бид өвчтний нууцыг чандлан сахиж хамгаалах ёстой байтал та хоёр өвчтний нууцыг задруулан дэмий ярьснаас болж энэ хүн бүтэн сарын турш сэтгэлийн асар хүн дарамтанд явсан байна шүү дээ. Ингэж болох уу? Даргаа уучлаарай. Нэгд өдрийн шуурхай орол дээр энэ асуудлыг ярина. Та хоёрт арга хэмжээ аав. Багшаа. Тэгэхээр энэ хадгалан зээлийн хоршоо чинь банк бус санхүүгийн байгууллагаас өөр гэсэн үг үү? Тийм үү?
Ялгаатай байлгүй яах вэ тийм ээ? Нэг нь хувийнхаа хөрөнгөөр хүмүүс зээл өгдөг. А нөгөөх нь хамтын хөрөнгөөр гишүүдийн үйлчилдэг байгууллага гэж л ойлгоод байгаа шүү дээ. Зөв. Тэгэхээр энэ хоёр байгууллагын аль нь манай хөдөө орон нутагт илүү ирээдүйтэй байна уу? Хадгаламж зээлийн хоршоо нь ирээдүйтэй юм биш багшаа. Манайх шиг аймаг сумаараа талцдаг хүмүүст бүлэг болж хамтарч ажиллахад илүү ойрхон юм шигэ. Үгүй юу? Тийм байж магадгүй. Хош Эрдэнэт. Би өөрөө чинь ерөөсөө ойлгохгүй. Хичээл хэлэхэд нэг 2-3 удаа үзэгдчихээр алгуус. Тэгэхээр кино шиний нээлт болохтой зэрэг хамгийн түрүүн ирж гисэн байгаа харагдах юм. Харин тийм ээ агшаа. Анх манай ээж л намайг энэ сургалтанд суугээд суулгасан юм л та. Гэхдээ одоо бол би хичээнэ агшаа. Ангийнхаа намайг уучлаарай. Миний дүү биднээс уучлалт ирэх яах вэ? Хамгийн гол нь бид чинь өөрснийхөө төлөө сурж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Яг зөв. Батэрднэ. Гүчи чи яагаа вэ? Зүгээр үү? Нэг л өөр байх чинь. Байгаач багш. Би зүгээр. За надаас өөр нэмж асуух юм байна. Алгаа багш. Дүүл өнөдөрт ингэж хичээл өндөрдөг. Тэгнэ харин удахгүй очлаа за. Найз зөвхөнтэйгээ жоохон юм ярьцгааж байгаа гэвчээ. Аха. Хайртай шүү. Наад баг чинь хизээ юм халамжтай болцсон. Өмнө нь оройд хорчин залгахдаггүй л гэсэн мэдтэй. Юм багий. Чи юу аль эртний юм яриад байгаа? Салцсан юм уу? Салгаж байгаа. Гайгүй юм бах гэж бодсон чинь бүр өрөнд баригдаад өрөө төлж чадахгүй сэтгэлээр унаад. Одоо үнэн арчаагүй залуу юм аа. Тэгвэл чиний л зөв шүү. Одоо ч мөнгөтэй хэмэртэй залуучууд л харин олон үсттэй. Муусан арчуудыг бол хайртай дуртай гэж хэд нь алчаад хатганд хүүхд шиг ороод ирдэг байхгүй. Харин энэ залуу бол нам дагдаг, нүнчгтэй, морь уйдаг, ер нь хайтайхан залуу. Найздаа хизээ танилцуулах юм дээ. Хамгийн сайн найз охиноо болцоо залуутайгаа хизээж битгий танилцуул гэдэг баха. За, би чиний залуу руу хандрлаа юу? Тоглосон юм аа, тоглосон. Тэгж байгаа танилцуулъя. Юмыг яаж мэдэх вэ? Найз нэгэд нэг баян нүнчгтэй залуу гараад ирэх юм билөө. Танилцуулт юм штэ. Ойлгомжтой штэ. Багий. Миний дүү чи өнөөдөр дууга хураагаал бодлуулаад яачих вэ дээ? Би чинь зүгээр үү? Зүгээр яах. Миний бие сайн байгаа. Зүгээр ч биш л байна да. Дүүн өрөнд ороод байраа зарчихсан. Харлаа. Хизээ тэр. Урчигдэр. Үгүй одоо чи тэг хаана амьдарч байгаа? Бодолд. Энийгээ тэгээд түрүүний бид нарт хэлж яахгүй яав. Энэ ангийнхан чинь чамд сэтгэлээрээ яаж игэл туслана шүү дээ. Миний дүү ээж аваа дээр очиж болдгоо. Ээж маань бурхан болчихсон л доо. Аа маань геологч болохоор хөдөө орон нутгаар яваад энд байгаасаа байхгүй нэг. Гэхдээ аав чи явахдаа түлхүүрээ орхичд болоогүй. Өгөөдөө 10 гэрээ харж байгаараа гэж захиж үлдээдгүй юм. Яг хөө би гэж нэг тэнэг толгой явсаа өөр найр гэж ингэ ашраачгүй юу. Тэгэд ч манай аавыг хандгаатад
Өдөр болгон тийш явна гэдэг ч бодлоо шүү дээ. Чи тэгээд тусдаа амьдрдаг байсан бол яагаад заавал аавын да наригдсан гэд үйдэг байсан? Тэр үед аав битэр зүг амьдрдаг байсан юм аа. Тэрнээс ч болсон уу? Аав намайг сургуулаад өгслөө. Амьдралаа авч явах насны ирлээ гэд энэ байрыг авч өгсөн байхгүй юу? Чи одоо тэгээд яа хийж бодож байна та? Нэг хэсэгтэл түрээсийн байранд авах бах та. Миний дөө түрээсийн байр олтлоо манад амьдр. Болох юм уу? Болохгүй юм. Манайхан бүгдээр борноор явчихсан байгаа. Тэгвэл сайн л байна. Утгагүй түрээсийн байраа олчих болохоор удаан төг болохгүй дүн за. Зүгээр дээ, санаа зовлтгүй. Гэхдээ чи ингэхэд өнөөдөр хоол унд идсэн үү? Идэг. За явъя. Манайдаа чи яхаа хоол хийж өгье. Тэгээ. Өчигдөрхөн хайртай дуртайгаа явж исэн хүн маань өнөөдөр өрөнд ороод хорон байрчгүй болоод ирэхээр хайрг болчихлоогүй хаяавчих. Зүуд нь үнэхээр хэцүү байна ах. Ах нь энэ амьдралдаа юу эсийг үтсэн гэхэвдээ. Хамгийн сүүлдэл гэхэд хүүгийн эмнэлэгт ухаан орохгүй хөвтөж байхыг харахад энэ авчлан хорвоогийн бүхэл зовлон над дээр тулаад ирсэн юм шиг л санагдаж байсан. Тэгэхэд одоо бүх юм ард хоцорсон. Хөө маань үхсэх мэддэхгүй битгий хэл ухаан орчход энэ амьдралын төлөө зүтгэж өвчин төгөд тэмцэж байна. Тэгэхээр миний дүү битгий гутар. Бүх юм сайхан болно. Итгэх хэрэгтэй. Юунд итгэх? Хүүнинд яхаа мэдгүй ядарч явахад ганц удаа ширээгүй аавдаа юу? Эсвэл хайртай дуртай гэд хөлөө хугалчих чахам гүгээдсэн. Тэр мөсөлнгээд үү? Явааха. Надад яг одоо харанхууд ганцаархнаа байгаа юм санагдаад байна. Чи тех тусман тэмцэх ёстой. Чи өөрийнхөө төлөө зүтгэхгүй бол өөр хэн зүтгэх юм? Тэр аав ч нь үү? Эсвэл би юу? Хаамуу гудамны хүн чиний төлөө зүтгэх үү? Хинч биш. Чи л өөрийгөө тэр харанхуй газраас гаргана. Гүн ки чи түрээслэх байшингаа олсон уу? Үгүй. Юуны чинь үгүй гэж. Чи хөдөл эсвэл байранда үрд үлднэ гэснийг мэргүүг байдаг юм штэ. Маргааш хоёулаа хамтдаа түрээслэх байшин хаяа л да. Тэгээд дараа нь ажил төрлөө бод. Чи ч нөгөө шинэ хийсэн киногаа аваад хөдөө гадаа гаргаж явахмаар юм яриад илүүгүй лүү? Тэрийгээ хий. Амьдрал өөрөө баян штэ. Хоёр маань ямар мэдээлэл авах гэж явуулаа? Ээж бит хоёр хувцас захиалга засвар ажилуулах санаатай. Тэгээд тэрэндээ зээл хөөцөлдөж яваам л да. Та хоёр ер нь банкнд хандаж үзсэн үү? Тэнд арай манайхыг бодвол хүү багтай байдгийг штэ. Үдсэн. Их олон бичиг цаас, орлого энтрийг мэдүүлэгээ зөндөө юм шаардах юм. Тэгээд дор хаяж 1 жил энэ бизнесээ эрхэлсэн байх ёстой гэж зөвлөсөн. Гэтэл бид дөнгөж эхлэх гээд явж байдаг. Ер нь бол банкуд тэгдгэлдээ доктортой үйл ажиллагаа хийдэг, үйлчлэгээ явуулдаг тийм байгууллагууд зээл өгөх хүсэлтэй байдаг. Манай байгууллагын талаар мэдээллийг ер нь хаанаас авсан бай та?
Манай нэг найзын ээж нь танахаас зээл авсан гэсэн. Тэгээд л Ямар төрлийн зээл авчихсан бэ? мэдгүй танахыг найдвартай гэхээр нь л За. Манайх ч зөвхөн автомашины зээл олгодог л доо. Оо тийм үү. Тэг ер нь бол банк ус санхүүгийн байгууллагууд маань зээлийн үйлчлэгнүүд нь төрөлдсөн байдаг л да. Та хоёрын хүсэж байгаа зээлийн тухай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төрөлд нь багтдаг юм байна. Миний мэдэх нэг банк ус санхүүгийн байгууллага та хоёр тийш очиж уулзвал яаж юм? Тэгээ утас нь байгаа болоо. За би тэнд утас нь байна. Ямар сайхан үйлчлэгээтэй газар. тийм бэ. Хоёлаа тэгвэл энэ газар руу очиж уулзъя. За баярлалаа. Чи манай наймаа явж үдэг. За сайн уу хүүхэ? Сайн. За. Хоёртой. Дади. Суугач хүүхэ. Эхол. За. Яасан чи юм. Авчид юм дээ. За, суу минь үү суу. За тэгээд дэлгүүрээр маань сонин сайхан юутай байна да. Оо юу баг. Ярахнаар юу гэж байна? Битэрийн ер нь бол туршилтын хугацаа дууссан. Тэгээд дараагаар нөгөө сонголтоо хийн гэж байлаа. За өдөр чинь тэгвэл за та намайг ч дээ хөвшин настай юм гээд айгуул хасчих байлгүй. Харин чийл тэнцэж таараа. Мэдгүй л дээ. Таны би яаж вэ? Би юу? Би яхаа. Аваа шүү. Одоо ч бүр цоорол болоод байгаа шүү дээ. Ашгүй дээ. Номин чамд л гэж захихад чи бол залуу. Наад би хаагаа нэг үзүүлж. Эрүүл мэндэ нэг эртнээс бодож байхгүй бол наад шиг ингээл өдөр шөнөгүй зүтгэсээр байгаад нэг л мэдхэд миний насан дээр ирэх юм бол чаа эрүүлэн байхгүй болно шүү дээ. Мэдв. Эд эрүүл байх шиг сайх юм хаах. Эрүүл байж ээж л одоо юм бүхэн бүтэн шүү дээ тийм ээ? Тийм ээ. За. Гүч би л ганцаараа идэх гээд байдаг. Чи ер нь энэ хоолноос идэл бас. Зүгээр би юм идсэн. Зүгээр. Нэрлэхүү амтан бол доо. Та өөр идээ. Хараажаа чи бол юм идээгүй л яваа хүн дээ. Идсэн. Идэх юм чи энэс. За байж. Би ч бас чамайг хараад байхад ер нь Эзэнгээд ах та. За. Энийг ид. Маа идээснэ таньдгүй. Танд авчирсан болохоос би ямар идэх гэж ирсэн юм уу? Номин. Би ч мод сайн ч гэсэн бас чамтай нэг сар гарan ажилласан юм гэсэндээ чамаага бас нэг гадарлахтайгаа болсон шүү ээ. За, идээд. За. Бано. Сайн байна уу? Зарын дагуу ирж ийн гэчээ. Тийм. Одоо очиж үзвэл байгаа болоо. Бага. За тэгээ одоо очиж үзчих чээ. Баян мөрдөнд тэнгисэн те. За баярлалаа. За юу гэж? Ош яваха. Баян мөрдөнд тэн нэг байр өнө гинэ. Хоёул очиж үзчихв. Тэг ёо. Миний дурталаар яриа л. Ахна. Халтураа хийнгээ. Замд ойрхон байвал тэгэл дайрж ороод үзээ дээ. Баян мөрд. За сайн байна уу? Сайн байцгаана. Өөрөө түрээс хэлж байгаа юу? Та хоёр хоёулаа орох юм уу? Үгүй. Манай энэ дүү орох юм. Өөрөө хин яа? Би юу?
Ах нь байна л да. Энэ арах юм уу? Тий. Явъя. Яасан бэ? Юу н явсан дээр юм байна. Боллоо. За. Оо яана. За сайн байна уу? Бай түрээслэн гэсэн үү? Тэгсэн. Аа. Юу үнэн хэд бол? Сараа 260 мянга. Зөв. Би уран доктой томоотой цэвэрс нямбаа хүндэл түрээслүүлнэ гэж зар өгсөн юм да. Үгүй юу. За сайн байна уу? Сайн бацгаана уу? Өөрөө түрээслүүлнэ гэсэн үү? Тэгэн тэгсэн. Сарын 400. Одоо өгнө гэвэл 200 өгч. Ахаа жоох ярих уу? Яриш. Ахын бол сайхан ирэх хүчиг яриш шүү дээ. За миний дэ ер нь болий доо. Явъя. Орохгүй юу? Орохгүй боллоо. 50 ах уу баяраа? Баахгүй. Татгүй. Оо сайн байна уу? Өө сайн байна. Өөрөө түрээслүүлнэ гэсэн үү? Тий. Өөрөө юм уу? Аха. Ганцаараа үстэй. Тий ганцаараа. За манай сарын 240 төлбөрөө бол бөөнд нь авах юм. Харин чамаас бол саасард нь авч ялна шүү дээ. Чимгүй боо. Чи юу яриад байгаа юм бэ? Цаашаа ор. Манайх эмхтэнд хөрслүүлнэ. Чи яв. Чи юу яриад байгаа юм бэ чимгүй? Би яасан бэ? Эмхтэнд хөрслүүлгийг хойд яриад өстэй. Би яасан. Оо сайн байна уу? Сайн байна уу? Өөрөө түрээслүүлнэ гэсэн үү? Оо чи түрээ ярьсан хүү юу? Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуур хөвч ухтаа уян зөөлөн байх юмаа арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бо азур төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйл бүтнээ